манай гэрийн хаалгыг бол үнэхээр зүгээр байлгахаа болсон, зүгээр яг эвдэлж орж ирэх чам шиг л ингээд харсан чинь нэг нотой ч юм шиг те ингээд айгуус наман зөрөөд байгаа зү. Ерөөс ингээд тэмээнэс унсан юм уу, мотоциклоос унсан юм уу? Хүний өөрийн гүү гэдэг нь болохоор одоо хүний гэдэг нь болохоор бусад намуудыг ер нь бол хэлж байгаа гэж ойлгож байна. Өөрийн гэдэг нь өөрийнх нь нам толон нийтийн сүлжээнд ийм лайв хийчээ тэнгуүдээ энэ хүн ингээд энд амьдардаг гэл гэрийн зааж үнэхээр надад жоохон амар санагдаж байгаа. Одоо яг тэр палажны цаанаас нь одоо хөхнийхэн товч нь харагдсан байгаа. Сайн уу хөрхөн хүмүүс минь бүгдээрээ шинэхэн бичлэгээрээ уулзж байна. За та эдгээр маань сонин сайхан юу байна хэдүүлээ бичлэгээрээ уулзаагүй нэлээд олон хоног болчлоо. Тэгэд саяны өдрүүдэд бол маш завгүй. За тэнгуүдээ маш гайхалтай өдөр хоногуудыг бол миний хувьд өнгөрүүллээ. Тэгэд төгссөн сургуулийн маань төгсөгч нарын тэмцээн болоод тэнд нь оролцоод даарцаар 2 дугаар байранд ороод за тэнгуүдээ бас сүлд нэг сургалтанд сууж эхэлсэн байгаа. Гих мэтчил ер нь миний амьдралд маш гоё зүйлүүд тохиолдоод байгаа. Ялангуяа яг аюу эерэг болсон. За тэгээд хэдүүлээ яг энэ талаар энэ бичлэгийн төгсгөл ярих гэж бодож байна. Яагаад гэвэл энэ бичлэгийн манаас яг миний амьдралыг одоо сонсохыг хүсэхгүй байгаа ч гэх юм уу да тий. Яг зүгээр энэ ховж үе сонсгоод цөлийн Монголд болж байгаа сонин сайхнаа сонсгоод орж ирсэн хүмүүс байгаа учраас тэр хүмүүсээ хүндлээд хэдүүл яг Монголд одоо Монголын сошиал төр болж байгаа яг сүүлийн үеийн сонин сайхны ярьчаад хамгийн сүүлд нь би энэ амьдралынхаа энэ гайхалтай өөрчлөлтийг та нартай ярих гэж бодлоо. Тэгээд хэдүүл одоо шууд бичлэгт орцгоё. За манайхан таад маань гадагшаа ажлаар болон аялаар явах гэж байгаа бол дата тайсимэ юуны сэнцэг юмнээс аваарай. Та нартай хамгийн хямдуныг, хамгийн өргөн сонголтыг, хамгийн хэлбэр хэрэглээг санал болгодгоор маш том давуу талтай дээ шүү. Тэгээд таад маань асууж тодруулах зүйлийнх юм бол юуны сэмийн пэйж рүү холбогдож болно. Эсвэл зүгээр шууд датагаа авъя гэх юм бол юуны сэм цэгмэн гэж веб рүү н ороод датагаа авах боломжтой. Хамгийн ихэнд яригдсан сэдэв маань соёл урлагийн их сургуулийн харьяа сургуульд суралцж байх хугацаанд ангийнхаа охиныг олуулаа нийлж аваад одоо бэлгийн хүчирхийлэл үйлцэн гэдэг асуудал гарч ирсэн шүү дээ. Яг тэр хохирогч эмэгтэй нь өөрийнхөө трэз дээр гарч ирээд пост оруулаад маш олон хүмүүсийн анхаарал хандалтыг аваад бараг монголчууд тэр даяараа ярьж исэн гэж хэлж болно. За үүнийг нь товч цэг эмээнийхэн одоо сурвалжлаад хохирогч эмэгтэйгээс одоо яриа аваад гэх мэтчлэн иймэрхүү зүйлүүд бол яригдчихсэн. Би бас нэг бичлэг дээрээ бол ярьжсэн. За одоо яг энэ хэрэгтэй холбоотой дараагийн шинэ мэдээлэл гарч ирсэн байгаа. За энэ нь 3 сарын 24-нд товч цэг эмээнээс тус одоо хохирогч эмэгтэйгээс дахин ярилцлага аваад те одоо яг тус хэрэг яг ямархуу шаттай явагдаж байна. Одоо яг юу болж байна гэх мэтчлэн ярилцлага авсан байгаа байхгүй. Тэгэд энэ нь нэг 25 минутын одоо урттай бичлэг байсан. За үүн дээр яг юу ярьсан бэ гэхэлэр шүгэл үлээж гарч ирээд одоо л ингээ 2 сар болж байгаа. Тэгээ манай гэрийн хаалгыг бол үнэхээр зүгээр байлгахаа болсон. Зүгээр яг эвдэлж орж ирэх чам шиг л бүр аимштай ингээл нүдээд одоо гэрийнх нь гадаа ингэж ирж исэн гэдэг зүйлийг ярьдаг. За өмнөөс нь хамаарад өөрийг нөгөө хамгаалах байр руу авч яваад тэгээд хамгаалах байранд нэлээд одоо удсан. За тэгж яхта яг тэр хамгаалах байран дээрээ сэтгэл зүйн одоо зөвлөгөө тусламж аваад ер нь ингээд сэтгэл зүйн хувьд ч гэсэндээ те айгүй өөр болсон. Би ер нь бол урдныхаас илүү ийм зоригтой болсон гэдэг талаар ярьдаг байхгүй юу. Тус иргэн өгүүлдэгдээд бол маш олон жил болж байгаа шүү дээ те. Гэхдээ энэ хохирогч эмэгтэй би одоо ингээд яг энэ хэрэгээ шийдвэрлэх ёстой маань яг аль биесний те тэр өгдөг газар нь өгөх хэрэгтэй байна гэж бодоод яг 2020 оноос хойш цагдаагийн байгууллагаар явж байгаа гэж байгаа байхгүй. Тэгээд одоо ингээд 2026 гэхэр чинь бараг 6 жил ингээд хөөцөлтүүд явж байгаа шүү дээ. Тийм мөртлөө хэрэгэн ингээд замдаа хаяад ингээд хаагдаал тэгэл буцааж ингээд сэргийгэд өгөөчэй гэж өргөдлөө бичээд гэх мэтчлэн бүр ингээд явсаар агаад одоо нэлээд юм жинтэй гэх юм уу да тий арга хэмжээ бол аваад явж байгаа. За тэгсэн чинь одоо яг тэр хэргийг одоо үйлдсэн гэх юм уу да яг одоо энэ хохирогч эмэгтэйгийн ярьж байгаагаар бол маш олоолаа энэ хэрийг үйлдсэн гэж яриад байгаа шүү дээ тий. За тэр ангийнхантайгаа холбогдоод чатлаа тэгсэн чинь тэр ангийнх нь болохоор наад хэрэг чинь тэр хийсэн шүү дээ. Тэр өдөр тоо хоёр л баг юм бэлгийн харьцаанд орсон гэдэгтэй бид нар бол мэдэхгүй гэдэг байдлаар юм хариуг өгөөд байгаа юм байна. Тэгээд яг тэр нөгөө нэгтэй ангийнхных нь одоо чи тэрнтэй л тэгсэн гэдэг байгаа одоо тэр нэр холбогдоод байгаа залуу шүү дээ. Тэр залуу нь болохоор ерөөсөө тийм болоогүй шүү дээ. Юу яриад байгаа юм бэ гэдэг байдлаар хандж байгаа гинэ. Тэгээд одоо энэ сүүлд орсон ярилцлага дээр болохоор энэ талаар ярьж илээ. Мөн өөрийнхөө трец дээр одоо тэр бичсэн чатуудаа бүгдийг гаргасан байгаа байхгүй. Тэр чатн дээр яг л те нөгөө нэг бусад залуучууд нь бол тоо хоёр хоорондоо л тэгээдтэй. Бид нар бол ямар ч хамаагүй чи ингээд юмаа санаж байгаа юм уу гэх мэтчлэн тэр эмэгтэй рүү ингээд чатцсан байгаа байхгүй. Яг тэр чатуудыг бас өөрийнхөө трец дээр ингэж гаргасан байгаа. Үүнээс гадна яг энэ хохирогч эмэгтэй рүү нэлээд дайралтууд сошиалор ирж байгаа гэж байгаа байхгүй. Бас ангийнх нь нэг охин гэгдэх эмэгтэй бас
нэг сайтад ярилцлага өгсөн мөлий. Би бас яг тэр ярилцлагыг бол сонссон. Тэгсэн чинь одоо энэ хүн ингээд бид нарыг харлуулад байна. Нэр төрд бол халдж байна. Энэ нэмэгт ингэж гарч ирснээс хойш одоо манай гэр бүл рүү маш их юм дайралт ирдэг болсон. Хүмүүс фэйсбүүкээр ингэж маш их дайрж байна. Гэхдээ би яг тэр буудалд нь бол байгаагүй гэдэг яриаг өгсөн байсан. За ингэж яриагаа өгөх болохоор ингэж царайгаа харуулахгүй те ингэж артаасаа бичлэг хийлгсэн байдлаар нэг ярилцлага өгсөн байсан байхгүй. За тэгсэн чинь хохирогч эмэгтэй болохоор яг тэр эмэгтэйгийн ярьсан яриаг нь одоо нэг цагаад гэх юм уу да те тэр ингээд зочд буудал байгаагүй гэж яриад байлээ. Бид нарыг яг бөөнөр ингээд зочд буудалд ороход хамт яваагүй. Гэхдээ араас одоо эс гэдэг залуутай хамт ирсэн юм а. Тэр хоёр бол араас ирсэн. Гэтэл өөрийгөө тэр зочд буудалд ингээд байгаагүй гэж ярьж илээ гэж хэлдэг байхгүй. Танаангийн охин гээд бас нэг сайтад ярьцлага өгсөн байсан. Тийм билээ. Тийм. Би харсан тэр хэрэгт маш их холбоотой хүүхэн. Одоо нэг шинэ жилийн дараа ангиараа үргэлжлүүлэх гэдгийг ерөнхийдөө эрэгтэйчүүд санаачилсан. Охтуудыг уруулсан үнийн өхөн. Одоо энэ яриаг өгсөн. За тэгэхэд тэр хэргийн газар буудал дээр байгаагүй очиагүй гэдэг. Бид нартай цуг очиагүй. Буудалд очицсны дараа нэлээ нэг 2 цагийн дараа сүүлд хоцорч ирсэн. Эстэй хамт тэр хүүхэн ирсэн. Тэгээд тэр хэргийн газар хэрэг болж байхад өөр нэг найзтайгаа хоёулаа тэр одоо энэ ярьцлага өгөөдөө хүн ингээд yes та яаж юм бэ та нар гэж хэлж байгааг би сонссон байхгүй. Одоо ингээд намайг одоо ингээд олон хүн өвчрхийлээд ер нь нэлээ олон хүн өвчрөнтсний дараа тэр хүн тэр өрөөнд орж ирж сонсогдсон. Тэгээд тэгж ярьжсэн. Ер нь тэр энэ гэж эмхтэй эний ихч хоёр нэлээ их тийм миний эсрэг цуу яриа гэмээр юм тараагаад байгаа. Одоогоороо үргэлжилж байгаа. Намайг ингээд хамгаалахаар би бас нэлээ удсан. Гарч ирээд би ингээд ер нь ийм юм явагдаад байгаа юм гэж мэдсэн. Яриагийн сонссон чи ингээд одоо тий мэдүүлэг өгөөгүй ерөөсөө мэдээгүй 20 онд мэдсэн гих мэтчлэнүүд байгаа. Энэ бүхнийг няцаах баримтууд миний 20 онд одоо цагдаад өгсөн. Баримт дээр тэр хүүхэн хэргийг гарсны дараахан би мэдсэн сонссон гэд өөрөө над руу найзаараа дамжуулж харьцсан чат мат нь ингээ байгаа. Тэгээд яг тус ярилцлагын эцэст хохирогч эмэгтэй бол те энэ хүмүүс болоод ингээд хэрэгээ одоо ингэж хүлээх хэрэгтэй одоо тэр ял шитгэл бол авах хэрэгтэй би эний төлөө бол ингээд тэмцэнэ гэдгээ илэрхийлж байна гэдэг байдлаар яриад яг анх ингээд те 2020 оноос хойш цагдаагийн байгууллагаар явжингууд тэр хүмүүсийг бол юм гэрчийн мэдүүлэг аваад явдаг гэсэн гинэ. Тэгээд сүүлийн сошиалэр дуурч эхлээд ингээд бөө юм босны дараагаар болохоор одоо энэ хүмүүсийг сэжигтэн байдлаар мэдүүлэг авж байгаа. Гэхдээ ерөөсөө яллагдагч гэдэг одоо тэр зүйл ингээ очоогүй байгаа. Одоо гэхдээ энэ хүмүүс бол яг тэр шийдтгэлээ авах хэрэгтэй гэдэг байдлаар ингээд ярьж байгаа байхгүй. Тэгээд энэ олон жил бол надад ингээд үнэхээр хэцүү байсан. Гэхдээ би дугаарч эхэлснээр маш олон хүмүүс намайг дэмжиж, маш олон хүмүүс надад юм урам зориг өгсөн. Тэр нь бол одоо ингээд надад бол маш гоёор одоо юу гэдэг те ийм одоо зүрхэнд нь гэрэл хасаасан гэх юм уу да тий яг тийм мэдрэмжийг надад өгч ийсэн гэж ярьсан байгаа. За одоо бүгдээрээ дараагийн ярих сэдв рүүгээ орцгоё. За энэ сэдв нь болохоор сураггүй алга болсон цэргийн талаарх мэдээлэл байгаа. За яг энэ мэдээлэл нь 3 сарын 29-ний өдрөөс эхлээд одоо олон нийтийн сүлжээнээр тавигдаад маш олон хүмүүсийн анхаарал хандалтыг аваад хүмүүсээс санаа зовоод ийм одоо хэрэг бол гарсан. Тэгээд энэ нь яг яасан бэ гэхэлэр одоо энэ яг 2026 оны 3 сарын 29-ний өдөр News цэгийн дээр орсон нийтлэл байгаа хгүй. За энэ нийтлэл дээр сураггүй алга болсон цэргийг нисдэг тэргээр хайжин гэдэг гарчигтай нийтлэл орсон. За үүнд нь болохоор Өвөрхангай аймгийн Уян сумаас 2025 оны 1-р ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан эсн хэлхийн цэргийн 031-р ангид алба хаж байхдаа буюу энэ сарын 25-нд мал эргүүлэхээр яваад сураггүй болсон. Эрлийн ажиллагааг өнөөдрөөс нисдэг тэргээр хийж эхэллээ. Хил хамгаалах ерхий газраас нисдэг тэргээр хүч нэмэгдүүлсэн байна. Тэрээр 2026 оны 3 сарын 25-ны өдөр 12 цагийн орчимд албаны мотоциклтэй 6-8 км-ийн цаадах мал эргүүлэхээр яваад сураггүй болсон юм. Байлдагч эсийг хайх хэрлийн үйл ажиллагаанд Өмнө Говь аймгийн цагдаагийн газар, онцгой байдлын газар, Баян овоо, Номгон сумын засаг даргын тамгын газар, хил хамгаалах ерхий газрын албан хаагчид 17 бүлгийн 80 гаруй хүн оролцож байна. Мөн Өвөрхангай аймгийн Уян сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дараагаар ахлуулсан ажлын хэсэг ар гэрийн төлөөлөл эрлийн үйл ажиллагаанд оролцож байгаа юм. Аймгийн удирдлагууд хэлхийн цэргийн 0131-р ангитай цаг тутамд холбогдож хамтран ажиллаж байгаа бөгөөд өнөө өглөө аймгийн цэргийн штабын дараагаар ахлуулсан ажлын хэсэг эрлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хүч нэмэгдүүлэхээр тус хэлхийн цэргийн анги руу хөдөллөө гэдэг ийм нийтлэл орсон. За үүнийхэн дараа буюу яг энэ 3 сарын 29-ний өдрийн орой
яг 20 цаг өнгөрч байгаа үеэр бас нэг одоо нийтлэл орсон байгаа байхгүй. За энэ болохоор заригцсан юмэн дээр орсон. За үүнд болохоор баяртай мэдээ. Тэмээнд яваад сураггүй алга болсон 19 настай цэргийн албан хаагч хэсийг эрхлийн багийнхан эсэмэнд оллоо гэдэг ийм нийтлэл орсон юм байна. За тэнгуүтээ бас дараа нь буюу бараг нэг 20 минутын дараа дахиад нэг пост орсон. За үүн дээр болохоор алга болоод 4 хоног исэн байлдагч исэн мотоциклоосоо унаж гэмсэн байсныг нутгийн иргэн олжээ. Хилийн цэргийн 0131 дугаар ангид алба хааж 19 настай ис тэмээнд явлаа гэж сураггүй болоод 4 хонож байв. Хээ гэх болон онцгой байдлын ерөнхий газрын эрхлийн баг 3 өдөр тасралтгүй хайсны эцэст дөнгөж сая бэлчээрийн газраас 50 орчим километрийн зайд мотоциклоос унсан байсныг нутгийн иргэн олж албаныханд мэдгдсэн байна. Байлдагч исэн амин үзүүлэлтүүд хэвийн асуулт асуухад хариулж байгаа бөгөөд нүүр гарна баг хэмжээгээр гэмтжээ. Одоо сумын эмнэлгийн анхны тусламж үзүүлж маргааш Улаанбаатар хот руу нисдэг тэрээр тээвэрлэж эмнэлэгт хүрэхээр болжээ гэдэг ийм одоо бас пост орсон. За тэгсэн чинь энэ нь дахиад жоохон юм иргсэн гэх юм уу. За энэ яг юу болсон бэ гэхээр 3 сарын 30-ны өдөр яг одоо энэ заригцэг эмээний үүсгэн байгуулагч Өнөр Цэцэг те одоо сэтгүүлч Өнөр Цэцэг өөрийнхөө яг одоо Facebook дээр нэг юм постыг оруулсан байхгүй. За энэ нь жоохон serious нэг юм аа. За үүн дээр юу болсон бэ гэхээр яг 30-ны өглөөний 9 цаг 45 минутанд энд пост оруулсан байгаа байхгүй. За үүн дээр болохоор уг нь гоё баяртай мэдээ үзүүлээ харуулъя гэж шүнжин дахиад ирлээ. 5 цагт унтаж байсан учир сэрхийг хүлээгээд үүдэнт нь үүрэглэж хүлээлээ. Байлдагчид ямар нэгэн тусал тариа хийгээгүй байсан хүүс ирсэн цемент оллоо гэдэг үгний ард их учир байна шүү. Шудраг зоригтой сэтгүүлчид нь анхаарна бизээ. Намайг гэрийнхэн бойл гэсэн учир эргэлзэж орхилоо. Бүгднгийнх нь нам зөрлөө. Мотоноос унсан, тэмээнээс унсан, мото эвдрээгүй эвдэрсэн, осолд ороо 4 хонсон, 1 хонсон гэтэнгүүтээ цэг гээд за тэнгүүтээ эмч хүү аав хил хамгаалах ерөнхий газрын тэргүүндэд даргагч цэг. Яг одоо аймгийн цагдаагийн газар хүүгийн автаа уулзаж байна. Хуулийн байгууллагатанд хэвлэлт нь үлдээдэ. Санаандгүй битэн хүрэхэд л хүндөөрлөж цочоод камерны өмнө цамцыг нь тайлаад харуулъя гэхээр дарга нар нь хүний ирэх яриад халгаасангүй ямар ноцолтоод тайлтай биш. Нэг л бишээ. Энд бичсэн бүх зүйлийн бичлэг бий. Би ямар ч улсын нууцад халдаагүй шүү гэдэг ийм постыг ингээд оруулаад ингээд зогссон байна. Яг энэ талаар сэтгүүлч Өнөр Цэцэг одоо тэр хүүгийн хөвтөж байгаа эмнэлэг дээр нь очиод бас юм яриа авсан байгаа байхгүй. Тэгээд ааваас нь ингээд яриа авъя гэдгсэн чинь аав нь хүү маань ингээд олцсон одоо ингээд болоо үүнд нь баярлж байна гэд өөр одоо ярих зүйл байхгүй гэдэг зүйлийг бол хэлсэн байлээ. Тэгээд бас нүг гээгийн одоо нэг ажилтан албан хаагч байгаа байхгүй. За тэр хүнээс ингээд ярилцлага ингээд аваад ингээд асуусан чинь хүүхд бол ингээд бараг өчигдөр ингээд унсан гэж байгаа байхгүй. Тэр нь болохоор 29-ны өдөр байлаа гэд 28-ны өдөр бараг ингээд унсаа өчигдөр ингээд унсан гэдэг зүйлийг бол ингээд ярьсан юм байна. Тэгсэн чинь сэтгүүлч Өнөр Цэцэг ингээд асууж байгаа байхгүй. Тэгвэл ингээд өчигдөр унсан бол өмнөх тэртээ 3 хоногт нь хаагаар юу гэж явсан болоо гэдгсэн чинь энэ хүү одоо ингээд өөрөө л ярих байлгүй дээ гэдэг байдлаар яриа өгсөн бэлээ. Хүүгүүд алга болсон. Цэргийн албан хаагч те 25-нд 12 цаг орчмоос. За 4 хоногийн дараа өчигдөр 20 цаг орчимд оллоо те. Яг энэ цэргийн албан хаагч хизээ мотоциклноос унаад хизээ тэр яг унсан газараа хэд орчим цаг байсан юм бол бид бол өчигдөр л гэж таамаглаж байгаа. Өчигдөр унсан тий. За өчигдөр унахаас 3 хоног яг юу хийсэн байх вэ? Гэхдээ тэрийг одоо энэ хүүхд энэ одоо байдагч өөрөө л хэлнэ шин. Одоо өртөөд ингээл уулаар яваад исэн юм шиг үстэй энэ хүүхэд. Одоо тэрийг бид бол бүх талаас л үтсэн. Тэг ямар нэгэн байдлаар дарамтнд өртсөн цэгийн албаны зөвс харьцаа байсан гэсэн асуудал яг нотлогддог цагдаагийн байгууллага холбогдох хуулийн албан байгууллагууд дээр л чалгасан. За тэгсэн чинь эмч болохоор хүүгийн одоо энэ шарах сорвиг ингээ харахад нэг 3-аас 4 хонцон шарах байсан. Ерөөсөн юм шин шарах бишээ. Ер нь бол ингээ нэг хэд хонцон байсан бүр ингээ шараханд нь бохир орцсон байсан гэдэг хариултыг өгсөн байгаа байхгүй юу? Ер нь өмнөөс гэрээ билүүдэг хоолн дооны зуларсан шарахтай тэр нь ирэхдээ тавшаад зарим нь жоохон бохир болцоод юм шарах байлаа. Яг нь олон хоног болсон болохоор ирэхдээ бол шархандууд тиймэрхүү болчдөг. Тэгсэн шарах сор бэ? Ер нь бол удажлаа шарах. Удажлаа шарахаа хэд хоног? Авч нь 3-4 хонцлох. Өөр шархангаа тавшаад зарим нь одоо хүн эсгүүдээр энэ төр цаатаар нь жоо идэм гэдэг татцалуулаа. Тэгэхээр ямар ч 3-4 хонц шархалгаа гэсэн. Нэрийг ингээд харсан чинь нэг ноото ч юм шиг те ингээд айгуус наман зөрөөд байгаа зү те. Ерөөс ингээд тэмээнээс унсан юм уу, мотоциклоос унсан юм уу? Тэгэд яг хүүгээс өөрөөс нь ингээд асуугаад миний дүү ингээд юунаас унсан юм бэ гэсэн чинь тэмээнээс унсан гэж ингээд хэлж байгаа байхгүй. Тэгээд сэтгүүлч Өнөр Цэцгийн одоо энэ пост юмнаас нь ингээд харангууд одоо тэр хүүхдээс ингээд асуулт асуугууд ингээд аав руугаа хараад исэн
гэд тэгж бас нэг пост оруулсан мэлээ. Бас зарим постуудаас нь та нартай сонирхуулъя гэж бодлоо. Одоо жишээлбэл энэ нэг оруулсан пост байгаа хгүй. Энэ болохоор яг тэр одоо хүүгийн аавынх нь зургийг оруулаад за үүн дээр болохоор манайхан тань руу яриаггүй штэ би бол яриаггүй хүүгээрээ яриа өгүүлмээргүй байна. Хүүгээ л болоо өөр юмгүй баярлаа. Хүүгээ аваад ямар байна. Байр суурь нь үе өөрчлөгдөх хэцүү байгаа байх л та гэдэг ийм постыг оруулсан юм байна. За дараагийнх нь болохоор үргэлж аав руу ярина. Үг хэлэх болгондоо л ааваас нүдээ салгаагүй. Учир нь ярилцлага авахаас өмнө аавтайгаа уулзгээд уулзсан. Аав нэг үг хэлсэн байх. Миний дүү 3 хоног хаагур юу хийж явсан бэ гэсэн шүлсээ залхиад нүдэнд нь нулимс хурж байна лээ гэж байгаа хгүй. За тэгээд амьд бинт байгаа сайн хэрэг хэрвээ энцэн бол яах вэ гэдэг асуулт гарч ирнэ гэдэг ийм постын. За дараагийнх нь болохоор уурчигдөр говьд бороо орсон. Байлдагч Сумья Бадрын унаж явсан мотоциклийн дугуй шавартай болсон байсан. Тэгэхээр бороотой үед яаж байсан байх уу? Энэ алдаанаасаа их зүйл бодосоо гэж бодож байна да. Дээр нь цэргүүд уцтай фэйсбүүкт ороод байгааг анхаармаар асуудлаа ил яриад шийдэл рүү хамтдаа алхвал хэвлэлийнхэн бид ууг нь туслаад буй ухаантай гэдэг ийм постуудыг ингэж одоо оруулсан байгаа. За тэнгуүтээ миний дүү бие бодорой гэд гартан зөөлөн хүрэхэд байлдагч их зочсон. Хүндүртэй байгаа юм болов уу гэж бодсон. Гэтэл өөрөө тариандаа эмзэглээд гисэн шүн очиход тусал тариа хийгээгүй байсан. Хүндүр орхитол тариа тусал хийсэн гэхэд итгээгүй л дээ. Хамцгийн тайлад харыг гэхэд хүний ирэх гээд үзүүлээгүй дайраад байсангүй илүү сайн нэгтлаасаа гэдэг ийм одоо иймэрхүү постууд ингэж оруулсан байна. Тэгээд бас нэг оруулсан пост нь болохоор эмнэлэг дээр тагнуул цагтаагаас ирж ажилласан тэд ажиллаа хийх бизээ. Ямар нэгэн дарамт байхгүй л гэх байх та гэдэг иймэрхүү постуудыг бас ингэж оруулсан байгаа хгүй. Тэгээд та хэд маань үүн дээр юу гэж бодож байна манайхан. Тэгээд ер нь одоо манай энэ цэрэгтэй холбоотой те ийм сөрөг мэдээлүүд гардаг учраас хүмүүс ер нь л хүүхдүүдээ ингэ цэрэгт явуулахгүй гэдэг ярианууд бас ихэнх гардыг штэ те. Тэгэд би бас энэ мэдээллүүдийг ингэж харангуут магадгүй би хүүтэй байсан бол хүүгээ яг цэрэгт явуулахгүй юу гэдэг дээр амар эргэлзэх байсан баха гэж бодож байна. Тэгээд та хэд маань юу гэж бодож байгаа вэ гэдгийг манайхаа комент сэгт бичээрэй. За одоо бүгдээрээ дараагийн ярих сэдв рүүгээ орцгоё. За энэ сэдвүүнд хотын дараа Нямбатар болон Туулын хурдны замтай холбоотой мэдээлэл байгаа. За саяхан буюу 3 сарын 30-ны өдөр Нямбатар нь одоо нэг юм иргэдийг цуглуулад 50 замын одоо чагсаал хийсэн. За ингэж чагсаал хийхдээ тэнд оцсон одоо иргэд нь үнэхээр ингэж сайн дурын үндсэн дээр очсон уу эсвэл мөнгө аваад очсон уу гэдэг нь бол тодорхойгүй. Одоо бид нар яг үндэ мэдэгч боломжгүй. Гэхдээ миний бодлоор яг сүүлийн үед энэ чагсаал цуглаан дээр очиод байгаа ер нь л дийлэн хүмүүс яг нэг сайн дураараа тий үнэхээр энэ болохгүй байна тэмцээ гэд очдог хүмүүс цөөхөн юм шиг харагдаад байдаг байхгүй юу. Тэгээд яг тэрийг бол мэдэхгүй ямар ч хэсэн юм иргэдийг цуглуулад 50 замын чагсаал хийнгээ яг тэр зайсан орчмоор ингэж яваад за тэгээд одоо яг тэрхүү үйл явдлаа бол өөрийнхөө Facebook пэйж дээр шууд лайв хийгээд бол явж байгаа харагдсан. За тэр лайв нь бол нийт ингээд 2 цагийн урттай лайв байгаа хгүй. Тус лайв хийх нь болохоор хулгай худлыг дарахын тулд усгүй явдаггүй болох гэж байна гэж сенсацаар дарах гэж одоо энэ хүмүүс энэ Туулын хурдны замыг эсэргүүцээд байна гэдэг талаар л ярьдаг. Хулгай худлыг далдлахын тулд төвжирлийг бууруулах Туулын замыг усгүй ундгүй болгох гэж байна гэж сенсацаар дарах гэж байна. Тэгэнгүүтээ ийм олон хулгай луур гараад хад чинь бид нар одоо ингээд Улаанбаатарынхаа төвчрлийг бууруулъя, төвчрдгээ болио гэд за тэгмээ олон улсын тендер зарлаад байгаль орчны одоо яг энэ өнөөгийн те ийм нөлөөллийн шалгаад ингээд ажиллах чинь одоо хүний өөрийнхөө яг энэ ажлыг болиулах гад ингээд бид нар руу ингээд дайрж ийна гэдэг байдлаар ярьж байгаа хгүй. За хүний өөрийнхөө гэдэг нь болохоор одоо хүний гэдэг нь болохоор бусад намуудыг ер нь бол хэлж байгаа гэж ойлгож байна. Өөрийн гэдэг нь өөрийнх нь нам дотор бас ингэж эсэргүүцээд байгаа хүмүүсийг яг иймэрхүү байдлаар л ярьсан байсан. Мөн тэрээр яг энэ лайв болон тэр одоо нөгөө хүмүүсийн дунд ингээд яриа өгөөд одоо үүдийн микрофон барьсан гэж ярьж байгаа шүү дээ. За тэгхтээ болохоор шантаажны сэтгүүлчд гээл яг сэтгүүлчдийн талаар яриад за үүн дээрээ мөнх эрдэнэ гэдэг хүний талаар бас ингэж онцолж бас ярьж исэн. За би яг өмнөх бичлэг дээрээ тэр мөнх эрдэнэ гэдэг хүний талаар нэг цохос дурдсан шүү дээ. За энэ хүн болохоор яг энэ Туулын хурдны замыг нэлээд эсэргүүцэж байгаа тийм хүн байгаа байхгүй. За тэрээр мөн бусад сайтуудад бас ярилцлага өгсөн гэдэг нь бол харагдчихсэн. Гэх мэтчлэн иймэрхүү хүмүүсийг яриад за тэнгуүтээ улсын хурлын гишүүн цэнгүүний талаар яриад за тэрээр цэнгүүнийг болохоор одоо ингээд яг гишүүний судалд 2 жил ажиллаж байгаа мөртлөө 28 удаа гадагшаа зугаалаад ирсэн гэх мэтчлээ яриад. Бас яг энэ зайсангийн гүүрний цаан цэнгүүний аавынх нь одоо барьсан одоо ийм хууль бус барилга ингээд байдгаа. Тэр барилгын бохир нь бас ингээд туул гол руу цутгад штэ. Ийм хүн одоо ингээд яг туул голын те Туулын хурдны замыг ингэж эсэргүүцэх юм уу гэдэг байдлаар ярьж байгаа байхгүй юу? Энэ нэгдүгээр тогтцомжуурлгүй баригдсан
Хоёрдугаарт улсын комисс ажиллаагүй. Улсын комисс огт ажиллаагүй. Гуравдугаарт энэ улсын бүртгэлийн гэрчлэгээ байхгүй. Тэгээд энэ айлууд нь хохирч байна. Иргэн сарун сайхан та гарч ирж бидэнтэй уулзна уу? Энэ иргэн сарун сайхан та гарч ирж энэ барилгыг ямар үндслээр барьсан, ямар зөвшөөрлөөр барьснаа одоо тайлбарлая. Голын ирэг дээр барьсан. Голын ирэг рүү оруулж барьсан. Бохор нь халихаараа туулгол руу цутгадаг. Энэ жигсаал дунд нь нэг юм пайз барьсан эмэгтэй байсан байхгүй. За тэрээр болохоор яг энэ одоо туулголоо аврья гэдэг эмэгтэй байсан. За тэгсэн чинь энэ ингээд эмэгтэй явж байна. Одоо энэ эмэгтэй хэдүүлээ ингээд явуулъя гээл те. Тэгэл нөгөө хүмүүс нь ингээд бараг түлхэж өмлөхээд байлуу нэг тийм үйл явцсан гэж харагдсан заяа. Энэ доор байгаа энэ одоо нөгөө олигархуудын төлөөлөл. За энэ хүнийг одоо энэ жагсаалаас явуулъя. Наадмын будааж ав. Тэгээд яг энэ талаар одоо энэ уран чимэг Нямсүрэн гэдэг хүн пост оруулсан байгаа хгүй. За энэ пост нь болохоор Нямба дэмжигчтэй цуглуулад лайв хийж байх юм а. Энэ нэмэгтэй туулаас савраатад гэсэн самбар барьчихсан зогсож байсан чинь энэ олигарх хүн байна. Эндээс зайлуулъя гэж самбарыг нь булааж аваад зайлуулав. Дөөн бэ. Одоо энэ хүүхдийг шоол гэдэг шил шок гараа цаан чинь туулын замыг эсэргүүцэж байгаа хүмүүс бүгд мөнгө авсан хөлснийхэн гинөө би л аваагүй мянган хүн эсэргүүцэж байгаа. Эхний зам эсэргүүцээгүй туулаа хамгаалж эсэргүүцэж байгааг ойлгох ухаан харил. Энэ үйл таних эмгтэй талархаж байна, бахархаж байна. Яг одоо явж байгаа лайваас мэдээлэл өгöd ийм постыг бас ингэж оруулсан байгаа хгүй юу. Тэгээд дараа нь Нямбатар одоо нөгөө хүмүүстэйгээ ингэж алхаж явж байгаад Тэнгэр Баялагийн хажуугаар ингэж гардаг байхгүй. За тэгж гарахтаа энэ Тэнгэр Баялаад бол X ерөнхийлөгч Элбэг Доржийн гэр нь бол байдаг. Тэгсэн чинь Элбэг Доржоос ингэж нэг пост бичсэн байлээ гэл нэг тиймэрхүү одоо зүйлийг ярьсан байхгүй. Тэгэхэд би яг Элбэг Дорж ямар пост бичсэн бэ гэд ороод харсан чинь олон жил хэллээ санууллаа. Туулголын хурдны замаас өмнө богд уулын төмөр замаа мөн метроноос илүүтэй хотын доторх үйлчилгээний иж бүрэн дулаан тохилог нийтийн зам байгууламж гэд манайхны их очдог Сөүл, Токио, Сингапурт бэлэн хийчихсэн байгаа. Дэмжлэг бодлогоо зарлаад тууштай байвал хувийн хвшлийнхэн дэлхийн стандартаас дотохгүй хурдан төрөн бүтээндэ гэдэг постыг оруулсан юм байна. За тэнгуүдээ энийхээ доороос Улаанбаатар дундуур явдаг төмөр замын саад бүглэрлийг хуулж чөлөөлөөд богд уулыг тойруулж тавина. Хуучин төмөр замынхаа далан ашиглаад хурдны замаа хойш урагш гаргана гэж л төлөвлөж ярьж байсан. Хувийн хвшлийн зарим нь төсөл төсөв гаргачихсан холоо сүрэнг оруулалт босгох гэдэг зүйлийг бас бичсэн юм байна. Мөн нийслэлд тойрсон 100 км орчим голчтой хурдны замын тухай яриа байсан асуудлыг ил тод хилцэж шийдэх сайхан боломж гарч иж байх шиг хүн хэрэгцээгээд байхын зөвч байгаль өөрийн хуйлыг санаж явах нь илүүдэхгүй гэдэг ийм постыг оруулсан байна. Тэгээд Нямбатар яг үүнийг энэ лайвныхаа дундуур бас ингэж хальт ярьдаг байхгүй. Тэгээд яг үүн дээрээ юу гэж ярьдаг вэ гэхлээр те өөрийнх нь одоо ийм гэр энд ингээ байгаа учраас энийг эсэргүүцээд байна гэдэг байдлаар бол ярьсан байлээ. За тэнгуүтээ дараа нь бас улсын хурлын гишүүн асан оюун гэрлийн гэрийнх нь гадаа очдөг байгаа. За ингэхдээ болохоор яг оюун гэрэл болон мөнхөй солон хоёрыг ярьдаг. За мөнхөй солонг бол яг л Женкогийн хүн гэлтэй танаа эзэн чин гэх мэтчлэн бол ярьж илээ. За оюун гэрлийг болохоро гэрийнх нь ингээ гадаа очоод энэ ингээ яг байрш нь муу юм уу гэдгсэн чинь энэ яг мөн гэл тэгсэн чинь зарим нэг нь бүр ингээ чулуу шидэж байгаа гэдэг нь бол харагдчихсэн. Аль юм бэ? Энэ машин биш үү? Энэ муу юм уу? Гэхдээ энэ нь амар гаазтай те. Одоо ингээд олон нийтийн сүлжээнд ийм лайв хийчээ тэнгууд энэ хүн ингээд энд амьдардаг гэл гэрийн зааж үнэхээр надад жоохон амар санагдаж байгаа. Тэгээ та хэд маань үүн дээрээс юу гэж бодож байна гэдгийг манайхан комент хэсэгт бичээрэй. Тэгэд ялангуяа энэ лайв бүр ингээд сая 300 мянга илүү ер нь нэлээд олон хүмүүсийн үзэлт хандлтыг авсан гэдэг нь бол харагдчихсэн. Тэгээд оюун гэрлийн гэрийнх нь гадаа очиод оюун гэрлээ та одоо ингээд гараад ирээ. Та энэ төрийн бүх юм бүтээн байгуулалтыг эсэргүүцдэг. Одоо төрийн бүх юм бүтээн байгуулалтыг гацаадаг та яг хин юм бэ ингээд гараад ирээ гэх мэтчлэн бол ингээд ярьж байгаа байхгүй. Тэгэл яг энэ оюун гэрлэлт бол те яг юм их ашигла чухал өөрөө яг үнэндээ анх бол энэ туулын хурдны замыг бол ингээд дэмжижсэн л хүмүүсийн нэг хэмтчлэн бол ярьдаг байгаа. Өнгөрлөгөө та хараад ирээ. Та яагаараа төрийн бүх бүтээн байгуулалтыг гацаад юм бэ?
Үүнийх нь араас оюун гэрэл өөрийнхөө Facebook хуудаснаа бас богино хэмжээний бичлэгийг оруулсан. За үүн дээрээ болохоор ингээд гэртээ байхгүй байх үеэр ингээд Нямбатар манай гэрийн хавар ингэж явсан юм байна. Хүмүүс дагуулад явсан юм байна. Манай гэрлүү ингээд чулуу энэ тэрэ бас ингэ шидсэн юм байна гэдэг талаар ярангуудаа. За тийм юм бол Нямбатараа хоёлаа зүгээр мэтгэлцээ. Одоо тий чиний ингэж дагуулж явж байгаа тэр танаа тэр дүүргийн одоо энэ нам амын хүмүүс байхгүйгээр хоёлаа шууд одоо нийслэлийнхээ тий Улаанбаатар хотод амьдардаг хүмүүсийнхээ урт буюу сая 800 хүмүүсийн урт хоёлаа шууд телевизээр шууд мэтгэлцэн хийя. Чи бас юм телевиз юм ингээд дуудсан ярилцлага энэ өгсөн билээ. Чи ингээд дуртай телевизээ хэл. Гэхдээ би чамд 7 хоног өгөөч. Тэгээд 7 хоног судалгаа юмаа хийгээд ирүүлээр. Гэхдээ би маргааш дуудсан ч гэсэн би маргааш очиж бол чаднаа. Тэгээд хизээвэ гэдгээ аль телевизэд вэ гэдгээ чи ингээд хэл би бол зүгээр яваад очие. Надад бол яг юм унтны усны тийм туул голын талаар юм судалгаа юм ингээд байд юм аа. Ми толгой дотор байдаг. Чамтай хизээч одоо ингээд мэтгэлсэн надад бол болж ин чи өөрөө их ингээд зохион байгуулад яг хизээвэ хаана вэ гэдгийг надад хэлээ гэдэг тийм бичлэгийг хийж оруулсан байсан. За тэгээд яг энэ Нямбатарын лайв юмных нь араас хүмүүс бол түүнийг огцруулъя гэдэг одоо ийм аян өрнөж эхэлсэн гэх юм уу те. Одоо ер нь л ямар нэгэн нийгэмдэр болж байгаа юм асуудал дээр хүмүүс гарын үсэг цуглуулдаг болоод байгаа шүү дээ те. Тэгээд одоо яг Нямбатарыг огцруулахаар хүмүүс гарын үсэг цуглуулж эхэлсэн байлээ. За энэ нь болохоор яг энэ улсын хурлын одоо ОИХ цэг юм гэх юм уу да те UIH цэг юм дээр орсон одоо юм нийтлэл мэдээлэл байгаа хгүй. За үүнд Нямбатарыг огцруулахыг шаардсан өргөдлөө гэдэг одоо ийм гарчтай нийтлэл орсон байгаа. За үүнд нь болохоор үндсэн хууль холбогдох хууль тогтоомжид заасан иргэний болон нийтийн ашиг сонирхлыг хамруулах зорилгоор ерөнхий сайд учралд хандан энэхүү өргөдлийг гаргаж байна. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ишгээгийн Нямбатар нь албан тушаалын бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа дараах ёс зүйн, хууль зүйн зөрчил байж болцсошгүй нөхцлүүдийг үүсгэсэн гэж үзэх үндслэл байна. Үүнд нэгдүгээрт иргэдийн эсрэг жагсаал зохион байгуулж олон нийтийг турширсан. Хоёрдугаарт хүний эрхийн зөрчил өгүүлдэж зөв бус харилцаа гаргасан. Гуравдугаарт төсвийн хаалттай өөр ашиггүй зарцуулалт. Дөрөвдүгээрт сэлб дунд голыг сүйтгэсэн. Тавдугаарт туулын хурдны замын төсөл. Зурдугаарт иргэдийн оролцоог хангадаггүй. Долдугаарт нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал буюу өөрт нь хяналт тавих бүтцийг худалдаа авч хяналтгүй засаглал бүрдүүлсэн гэдэг ийм одоо зүйлүүдийг гаргаж ирээд гэхдээ энэ зүйлүүд нь бүгд ингээд дотроо ингээд дэлгэрэнгүй болоод явчихж байгаа юм билээ. Би зүгээр яг гарчгууд ин гэх юм уу те яг онцлог зүйлүүдийг сая уншаад явчлаа. За тэнгуүтээ иймд Монгол улсын ерөнхий сайд учрлыг нийслэлийн засаг дарга Нямбатарт хариуцлага тооцож огцруулахыг шаардаж байна гэдэг ийм одоо зүйл ингэж явж байгаа юмаа. Тэгээд таад манаас сая сонсон бах те ерөнхий сайд учрал гэд хэлсэн шүү дээ те. Тэгсэн чинь яг саяхан зандан шатар одоо өөрийнхөө ажлыг учралд одоо ингэ шилжүүлэн өгсөн байгаа. Тэгээд Монголын шинэ ерөнхий сайдаар учрал бас тодорсон байгаа. За тэгээд яг саяны мэдээлэл дээр нэмээд хэлэхэд хүмүүс Нямбатарыг те энэ сэлб голын одоо тэр төсөл ингээ байхгүй болсон шүү дээ. Тэрийг бол ингээ сүйтгэчихэд одоо юу дахиад туулын хурдны зам гэдэг зүйлийг яриад байгаа юм бэ гэж пост оруулж байгаа, тэгэж эсэргүүцэж байгаа хүмүүс байна. За үүнээс гадна бас нэг хүүгийн бичлэг байгаа хгүй. За би ингээд бас хүүгээд ярьчий да. За нэг залуугийн юуцсан бичлэг таарсан. Тэр нь Facebook болон Instagram дээр таарсан нэг бичлэг байгаа хгүй. За тэрэн дээр юу гэдэг вэ гэхээр Нямбатар ингээд энэ одоо хуулиудыг зөрчсөн гэдэг байдлаар тэр бичлэг дээрээ тайлбарлаж ярьдаг. Ялангуяа те ингэж нэг иргэний гэрийнх нь гадаа очиод ингэж хэлж байгаа гэдэг нь ингээд байж боломгүй зүйл юм а гэд нэг тийм бичлэг явж исэн. Тэр нь бол Facebook дээрч тэр Instagram тэр маш их шеэрлэгдээд маш олон хүмүүсийн анхаарлыг авч одоо анхаарал хандалтыг авч байгаа гэдэг нь бол харагдчихсэн. Нийслэлийн засаг дарга Ишгээгийн Нямбатарын сулхан аргументуудыг няцаацгаая. Чи олигарх байна? Эндээс зайл. Олигарх гэдэг нь засаглалын хэлбэр бөгөөд төрийн эрхийг, эрх мэдэл, мөнгө, хүч чадал төвлөрсөн цөөхөн хэдэн хүмүүс барихыг хэлдэг. Тийм болохоор үзэл бодлоо илэрхийлсэн оршин суугчаас илүү нийслэлийн засаг дарга өөрөө энэхүү тодорхойлолт руугаа илүү төхнө. Үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн гэрийн гадаан жагсаж дарамтлахыг уриаллаа. Дээрлэхэлтийн эсрэг хүн болгон дуу хоолойгоо нэгтгэж байгаа яг энэ цаг үед энэ хүний гэрийн гадаа нь очие, цуглие, дээрлэхий, дарамтлахыг гэж хүмүүсийг уриалж байгаа нь үнэхээр зохимжгүй санагдчих. Тэгээд манайхаа яг Нямбатарын лайвтай холбоотой гэх юм бол яг оюун гэрлийн гэрийнх нь гадаа очиод дараа нь болохоор тэр нүуний цэнгүүний аавынх нь барьсан барилганых нь гадаа очиод тэгээд яг тэр лайв нь бол дуустдаг. Тэгэл яг тэр лайв дээр нь баахан хүмүүс одоо лайк дарж байгаа юм байна, хаахаа дарж байгаа юм байна, ангри
нэрийг дарж аанч байна гэх мэтчлэн бол хүмүүс янз бүрээр хандж байгаа гэдэг нь бол харагдчихсэн. За тэгээд үүнээс нь хамаарат хүмүүс ер нь л Нямбаатрын маш эсрэг ингэж гарч ирсэн байгаа. Одоо жишээлбэл зандаа нэг пост оруулсан. За тэрээр Нямбаатраа зайл гэдэг пост оруулаад энэ нь бүр 10,000 реакшныг авсан байгаа хгүй. Тэгээд энэ реакшныхаа дээдлийнх нь дандаа лайк байсан. За үүнийг нь дагаад яг нөгөө татар хамтлагийн дуучин мөнх чулуун бас Нямбаатраа зайл гэдэг постыг оруулсан. За энэ постноос 2800 реакшныг авсан байгаа. За дараагийн хүн болохоор яг амар төвшин буюу нүг комедиан Амраа гарт те. Амраа болохоор Нямбаатрын хугацаа дуусжээ гэдэг постыг оруулсан. Энэ постноос 4100 реакшныг авсан. Бас дийлийнхэн дандаа лайк байсан. За тэгээ нөгөө Multipedia гэд байдаг шүү дээ. Бас юм инээдтэй бичлэг оруулдаг. Би бас нэлээд олон бичлэгэн дээр л ярьж байгаа. За тэгсэн чинь яг энэ ганаа болохоор хотын дараагийн эрүүл хүн байсан бол гэдэг утгатай бас нэг бичлэгийг оруулсан байсан. Нямбаатртай холбоотой буюу яг энэ туулын хурдны замтай холбоотой сүүл яригдах зүйл нь юу вэ гэх юм бол Нямбаатар яг өнөөдөр нэг газар юм ярилцлага өгсөн юм байна л да. За тэгсэн чинь тэрэн дээр болохоор ингээд чат GPT-гээр те одоо энэ туулын хурдны замын төсвийг бас ингээд тооцоолуулсан чинь яг бидний төсөвтэй ингээд адилхан ийм төсвийг гаргаж өгсөн гэдэг зүйлийг яриад за тэгээд мэдээж хэрэг маш олон хүмүүс үнийг нь одоо ингэж дооёолоод байгаа гэдэг нь бол харагдчихсан. Та ChatGPT ашигладаг бол яг энэ юг оруулахаар тоо гарч ирж илээ. Би бас өнөө өглөө үтсэн. Тэгээд яг энэ туулын хурдны замынхын төсөв нь яг хэд юм бэ гэдгсэн чинь за энэ болохоор нэгдсэн төсвийн удирдлагын газраас гаргасан одоо ийм юу аахгүй одоо нийтлэл гэх юм одоо тэг яг энд ингээд бичигдсэн зүйл байгаа. За энэ дээр болохоор туул хурдны зам төсөл арга хэмжээний нийт төсөв хүртэх нь 2.3 их найт төгрөг болж өссөн бөгөөд нийслэлийн төсвөөс 538.6 тэрбум төгрөг санхүүжүүлэхээр батлагдсан гэдэг зүйл бичигдсэн юм байна. За тэгээд энэ дотроо болохоор за үндсэн замын урт нь 32 км, холболтын замын урт нь болохоор 3.7 км, үндсэн замын игнэн 6, замын хөдөлгөөний дундаж хурд нь болохоор нэмэх 14%, хэрэгжих хугацаа нь 2025 оноос 2027 оны хооронд ингээ хэрэгжинэ гэдэг одоо ийм мэдээлэл бас байгаа хгүй юу. За тэгээд үүнтэй холбоотойгоор хүмүүс бас оюун эрдний ярилцлагыг одоо ингэж гаргаж ирсэн байгаа. Гэтэ энэ нь яг нэг газар өгсөн ярилцлага биш байгаа хгүй. Ер нь л оюун эрдний ярьж исэн зүйлүүдийг ингэж нийлүүлээд нэг бичлэг болгоод оруулчихсан байсан. За энэ болохоор Boom Art гэдэг пэйж дээр орсон яриа байгаа хгүй. За тэгэл яг энэ ярианд болохоор туулын хурдны замыг шийдээд нийслэлийн одоо төсвийг ингэж нэмсэн. За тэгээд Нямбаатрыг хотын дарга болгосон гэх мэтчлэн энэ яриаг нь бас Boom Art гэдэг пэйж дээр гаргаж ирсэн байлээ. Туулын хурдны замаа битгий зогсоогоорой. Туулын хурдны зам. Яг юу бол? Бид нар хамтарсан засгийн газар байгуулад одоо энэ туулын хурдны замыг одоо үнэндээ шийдээд нийслэлийн төсвийг нэмсэн. Нийслэлийн төсвийг нэмээд Нямбаатрыг хотын дарга болгосон. За тэгээд энэ асуудалтай бас улсын хурлын гишүүн Наараа бас холбогдож гарч ирсэн байгаа. Тэгээд хэдүүлээ ер нь одоо энэ пост юмыг нь ярьчаад Наараатай холбоотой сүүлд яригдж байгаа одоо сонин сайхнуудыг хэдүүлээ бас ярих болно. За хамгийн эхлээд болохоор яг энэ асуудалтай холбоотойгоор нэгэн постыг оруулсан байгаа. За үүн дээр голын дээр зам барьлаа гэж зочирдож байгаа хүмүүсийг далайн дотор зам барьсан улсууд руу явуулж нүдээр үзүүлгэсэн л гэж бодох юм да гэд нэг юм инээж байгаа юм шиг эможи тавьсан постыг оруулсан байна. За тэгсэн чинь үүн дээр нь болохоор Иргэн Баярмаа гэдэг одоо хүний бас нэг юм үг байгаа хгүй. За энэ үг нь болохоор далай гол хоёроо ялгадаггүй гişүнэ. Далайн ус уугаад үзтээ цангаа чин тайлагдах нь гэдэг одоо ийм үгийг хэлээд тэгээд энэ invoice сайтд орсон байгаа хгүй. За тэгсэн чинь яг энийг нь бас нэг хүн ингээд шеэрлэнгүүтээ хоёонуудад ойлгомжтой хариулт өглөө гэдэг байдлаар нэг хүн пост болгоод ингэж оруулсан байлээ. Наатай холбоотой дараагийн яригдах зүйл юу вэ гэх юм бол Наараа нэг юм сайтад ярилцлага өгсөн байгаа хгүй. За тэр ярилцлаган дээр болохоор нэг юм хөх өнгийн одоо палаж гэх юм уу да тийм палаж өмссөн байх шиг бол харагдсан. Гэхдээ яг хүмүүсийн ингэж одоо шүүмжлүүлээд байгаа зүйл нь юу вэ гэх юм бол одоо яг тэр палажны цаанаас нь одоо хөхнийхэн товч нь харагдсан байгаа. Тэгээд тэр нь бол ингээд яг зурган дээр бүр ингээд маш тод харагдаж байгаа байхгүй. За тэгэл хүмүүс үүн дээр ингээд нэлээд шүүмжлэлтэй. Улсын хурлын гишүүн байж ёс зүйн хувцаллаа. Ийм хувцастай одоо ингээд төрийн ордон руу ороод тахтай яад юм гэх мэтчлэн хүмүүс бол маш их шүүмжилж байгаа харагдсан. За тэгсэн чинь Наараа үүнд нас ямар тайлбар өгсөн бэ гэх юм бол дэлхийд жаргадаг гэдэг үг мэдхүү гэдэнгүүт ингээд инээж байгаа юм шиг эможи тавингуудаа насаараа сэрийж үзэлгүй дуусч байгаа зарим нэг ваагай суд гэдэг ваагай суд гэдэг нь болохоор өөрөө нэг ер нь авгай
авгаасууд гэх юм уу одоо авгаачууд гэдэг үгийг илэрхийлж байгаа гэсэн үг. За уйлаад л сууж бай. 3 хүүхэд төрүүлжээд энэ хэртээ сэргэр байгаа нь миний буян юм аа хаахаа гэдэг ийм одоо пост ингэж оруулсан юм байна. Тэгээд энийг нь папарацциг мэдээ дээр ингэж оруулсан байгаа хгүй юу. Тэгээд хүмүүс бол үүн дээр нь те мэдээч хэрэг одоо өмөрч байгаа хүмүүс байгаа. Саяхан төрсэн одоо ингэ нэлэх биетэй ээжтэй гэдэг байдлаар хандж байгаа хүмүүс байна. Нөгөө талаасаа те одоо ингэ улсын хурлын гишүүн байж ийм ёс зүйг хувцаж болохгүй гэдэг талаасаа хандж байгаа хүмүүсээс бэлээ. Тэгээд та хэд маань үүн дээр юу гэж бодож чинь гэдэг манайхан бас комент хэсэгт бичээрэй. За тэгээд нааратай холбоотой сүүл яригдах зүйл юу гэх юм бол түүний нөхөртэй холбогдож гарч ирсэн байгаа. За энэ болохоор 3 сарын 25-нд сурвалж цэгийн дээр орсон нэг юм пост байгаа байхгүй. За үүн дээр болохоор нара гишүүний нөхөр байна хэмээн постыг залилдаг байж гэдэг одоо ийм пост орсон. За тэнгуүтээ өөрийгөө нара гишүүний нөхөр говийн бор байна гэж постыг залилдаг байж гэдэг одоо ийм мэдээлэл ороод энэ нь бас хэд хэдэн пэйжүүд дээр ороод хүмүүс үүн дээр те ингээл яг адилхан байна эсвэл ийм байна тийм байна гэх мэтчлэн ер нь л хүмүүсийн анхаарлыг аваад явж исэн гэдэг нь бол харагдчихсан. За одоо бүгдээрээ хамгийн сүүлд ярих сэдв рүүгээ орж ийн. За энэ сэдв нь болохоор одоо яг боловсрол сууг телевизээр эхнэрийн ураг кино гарч байгаа шүү дээ те. За тэгээд ер нь л манай монголчууд одоо урд нь үзчихсэн ч гэсэндээ дахиад ер нь эхнэрийн урагыг нэлээд олон хүмүүс үзэж байгаа гэдэг нь бол харагдчихилээ. Ер нь ингээл ойр татныхноос ингээд сонгоод үзэж байгаа штэ гэдэг хүмүүс бол маш олон байлээ. За тэгсэн чинь яг энэ киноны гол дүр буюу те Күн Хүнжээгийн дүрт тоглосон одоо солонгос жүжигчин эмэгтэй одоо Instagram хуудаснаа Монголын одоо нэг юм компанитай холбоотой нэгэн постыг оруулсан юм байна. Гэхдээ энэ пост нь болохоор тийм эерэг пост бол биш. Өөрийнх нь зургийг ашигласанд одоо ингэж одоо жоохон дургуйцаад гэх юм да тий. Өөрийнхөө яг тэр Instagram аккаунт дээр нэгэн постыг оруулсан байгаа хгүй. За энэ нь болохоор бүгд 8 дахь Солонгос улсын алдарт жүжигчин эхнэрийн ураг киноны Күн Хүнжээгийн дүрээр олонд танигдсан Жан Сөхөө өөрийн нэр дүр төрхийг зөвшөөрлөг ашиглан Монгол дахь нэгэн гой сайхны бүтээгдэхүүний сурталчилгаанд ашигласан талаар олон нийтэд анхааруулга өглөө. Тэрээр өөрийн Instagram хуудаснаа уг асуудлыг олон нийтэд мэдээлж хууль ёсны арга хэмжээ авч эхэлснээ мэдгдсэн байна. Жүжигчний мэдээлснээр тухайн компани түүний зураг болон нэрийг ашиглан бүтээгдэхүүнээс сурталчилж хэрэглэгчдийг төөрөгдүүлэх магадaltaй байсан гэж тэр фэнүүд болон хэрэглэгчдэд хандан ийм төрлийн сурталчилгаанд болгоомжтой хандаж хуурдахгүй байхыг анхааруулжээ гэдэг ийм мэдээлэл болоод цэг юм бол ер нь л бусад сайтууд дээр нэлээд ороод явж байгаа гэдэг нь бол харагдчихсан. Гэтэ ингээд харахаар яг энэ хүний зөв байгаа ч тий өөрийнх нь царай зүсийг ингээд ашиглаад өөрөөс нь ерөөсөө зөвшөөрөл авалгүйгээр гэрээ хийгээгүйгээр энэ бол яаж ч утсан одоо хууль ёсны биш ерөөсөө байж болохгүй зүйл шүү дээ тий. Ялангуяа тэр одоо бараа бүтээгдэхүүн нь бүр юм сөрөг одоо үгүй хүний одоо биед хортой ч юм уу да тийм бараа бүтээгдэхүүн байвал бүр хэцүү шүү дээ тий. Тэгэд ямар ч хэсэн одоо ингэж хууль ёсны арга хэмжээг аваад явж гинэ. Тэгээд бас хэрэглэгч нартай юм анхааруулгыг хүргэсэн юм пост оруулсан юм байна. Тэгээд энэ нь бол миний хувьд бол маш зөв гэж бол бодож байгаа. Тэгээд яг эхнэрийн ураг гэдээ ярьсных би бас яг энэ кинотой холбоотой нэг бичлэг хий гэж бодоод байгаа. Тэгээд та нараас санал асуух гээд за тэр бичлэг нь яг ямар бичлэг байх юм бэ гэхлээр яг тус кинон дээр гардаг дөрүүдийн одоо сэтгэл зүйн асуудлуудыг одоо ингэж гаргасан бичлэг хий гэж бодож байгаа. Хэрвээ тийм бичлэг хийх юм бол та хэд маань үзэх үү, та хэд маань сонирхолтой байх уу гэдгийг манайхаа комент хэсэгт бичээд өгөөрэй. Тэгээд та хэдийнхаа бичсэн сэтгэлийг харж агаад хийхгүйгээ шийдэ гэж өрнө бодоод байгаа шүү. За манайхан тэгээд сүүлийн үед яг Монголд болсон ховж ив сонин сайхан гэх юм бол иймэрхүү мэдээллүүд бол явж илаа. Тэгээд энэ мэдээллийг та нартай ингэж баазаж хүргэлээ. Тэгэд намайг одоо хүртэл үздэг, дэмждэг та нартай маш их баярлалаа. Гадуур явхаар бас зэрэг хүмүүс таньдаг болсон билээ. Манайх нэг ийм юу яд шүү, ингээд үйлчлүүлж болно шүү. Манайхаар юм хэлэж болно шүү гэдэг хүмүүсээс гарч ирсэн байлээ. Тэгэхээр та нартай бүр үнэхээр их маш их баярлалаа. Тэгэд яг ховж ив сонин сайхантай холбоотой мэдээлэлээ сонсоод гарах хүмүүсэл ингээд гарч болно. Одоо харин би яг бичлэгний ихэнх хэлсэнтэй би яг сүлүүд ингээд айгүй жаргалтай болоод байгаа, маш гоё болоод байгаа гэдэг зүйлээ яриг гэдгсэн штэ. Одоо яг тэр хэсэг рүүгээ хэдүүлээ орж ийн гэж ойлгож болно. За яг сүүлийн үед надад тохиолдоод байгаа зүйл гэх юм бол маш эерэг болоод байгаа. Одоо ингээд YouTube дээр ингээд бичсэн сөрөг сэтгэлээ ч гэсэн нэг одоо тоохооргүй те одоо тоохооргүй гэх юм уу маш зөв шүүмжлэлийг бол би хүлээж авна. Гэтэ намайг доромжилсан ч юм уу одоо ер нь тааламжгүй сэтгэлийг би урд нь ингээд нэлээд ач холбогдол өгдөг байсан бол одоо нэг тэгж бодхоо болчихсон.
За тэгэхээр ер нь нэлээд эерэг болоод байгаа. Тэгэд маш гайхалтай үйл явдлууд тохиолдод байгаа. За энэ яг яасан бэ гэхэлэр би нөгөө таталцлын хуулийн нэг сургалтанд суугаад байгаа байхгүй юу. Тэгээд нэг юм тустай аппликейшн юм билээ. Тэгээд яг тэр апп руугаа ороод хичээлүүд ингээд эхнээс нь үзэх боломжтой. Тэгэл маш олон бүлэг байгаа байхгүй. Тэгэл яг бүлэг нэг дотроо бас ингээд бараг 7-8 хичээлч гэдэг юм уу да тий. Тэнгүүтээ одоо бидний энэ орчлон ертөнц дэлхий одоо хүний үүсэлч гэдэг юм уу да тэр болгоныг маш гоёор тайлбарладаг заяа. Бүр үнэхээр гоё хичээл байгаа байхгүй. Тэгээд би өөрөө болохоор яг энэ таталцлын хуульд бол маш итгэдэг. Одоо нөгөө secret гэх ном байдаг шүү дээ тий. Secret-д бол үнэхээр итгэдэг. Оюутан байхасаа л ер нь бол secret-ийг уншаад хэрэгжүүлээд ер нь одоо юу гэдэг таталцлын хуулийг гэх юм уу бодлын хүчээр амьдралтаа авсан бүр зөндөө байдаг байхгүй. Тэгээд яг тэр зүйлийг маань сэргээж өгсөн ийм таталцлын хуулийн маш гоё хичээлүүд юм байна. Тэгээ та хэд маань ч гэсэн тэр нь ингээд суугаад ингээд хичээлүүдээ сонсоод ойлгоод эхлэхээр ерөөсөө тийм сөрөг юмд одоо уурлахаа болдог, маш эерэг болдог, юмд юм хүлээцтэй ханддаг болдог ч гэдэг юм уу да тий. Ер нь айгүй гоё болоод идэм байна. Бүр тэр байтугай амьдралд ингээд тохиолдож байгаа зүйлүүд бүр ийм маш гоё жаргалтай болоод за тэгээд ялангуяа бидний ингээд дотор те нэг юмтай болчихсон, чичгэнсэн, ингэчгэнсэн гэд одоо зөндөө олон бодол одоо юу гэмтэй мөрөөдлүүд байдаг шүү дээ те. Тэднэрийгээ хэрхэн хурдан өөртөө дуудах вэ? Тэднэрийгээ хэрхэн хурдан одоо амьдралтаа хэрэгжүүлэх вэ гэдгийг бүр маш ойлгомжтойгоор маш гоёор тайлбарласан тийм одоо юм сургалтайгаа байхгүй юу? Тэгэд ялангуяа бид нар бас ингээд мөнгөтэй болтгооч гэдэг юм уу та те. Мөнгөний блоктой байдаг одоо тэр байдал. Тэнгүүтээ хит их мөнгийг хизээч энэ мөнгө бол ингээд одоо минийх бишээч гэдэг юм уу да тий. Одоо жишээлбэл хэдүүлээ би ингээд хизээч тэрбумтай болно гэж боддгоо шүү дээ тий. Тэрбум гэл бодонгууд тэр нөгөө одоо үгүй бизнес эрхэлдэг. За тэр яасан хүмүүс нь л тийм мөнгөтэй болж тухах. Одоо би бол тийм мөнгөтэй болж тухгүй гэд боддгоо нь бид нар багаасаа нөгөө ингээд авцсан мөнгөний блок гэдэг зүйл байт юм байна л да. Яг тэрийг хүртэл айгүй гоё тайлбарлаж байгаа байхгүй. Тэгээ тэр мөнгөний блокоос яаж гарах вэ гэдэг арга замыг хүртэл хэлж өгдөг. Бүр тийм гой сургалт энэ. Энэ гэхдээ манайха ерөөсөө юм маркетинг ч юм уу те сурталчилгаа ерөөсөө биш. Би өөрөө нөгөө амьдрал дээр ингээд хэрэгжүүлээд маш гоё болоод байгаа болохоор магадгүй нөгөө мэдгүй хүмүүс байвал тэр хүмүүстэй бас санал болох үүднээс те ийм гоё юм байд юм байна шүү гэдэг байдлаар зүгээр ярьж өгч байгаа шүү. Тэгээд хэрвээ таад маань сонирхвол надаас яг тэр сургалтын одоо мэдээллийг авч болно. Тэгээ би та нартай яг ийм сургалт байдгаа. Тэгээд ингэж бүртгүүлж орт юм билээ гэдэг мэдээлэл гэсэн гэж өгч болно шүү. Тэгээд яалтчгүй миний амьдрал ингээд өөр болоод байгаа учраас энэ гоё зүйлээ та нартай бас ингэж хуваалцъя гэж бодоод ярьж байгаа шүү. За ингээд та хэддээ энэ одоо талаар ярьж өглөө. Ер нь бас бодоод хахад би амьдралдаа яг юу манифест гэж авсан бэ гэдэг талаар бас тусдаа бичлэг хийх юм уу гэдэг бас нэг бодол байгаа. Гэтэ яг хийх үгүй мэдгүй байгаа. Гэтэ яг бас хийвэл надаа өөр тас гоё санагдаад байгаа байхгүй юу. Тэгэд яах вэ гэж ер нь бодоол байж байгаа. За нэг надаар бол яг юмрхүү сонин сайхантай байна. Ялангуяа хуваараа бизнес эрхэлдэг хүмүүс оруулах айгүй гоё юм лээ. Яагаад гэвэл танилын хүрээгээ нэмдэг. Тэнгүүтээ 7 өнөختөө нэг удаа нэг гоё арга хэмжээ зохион байгуулдаг. Одоо жишээлбэл бөөнөрөө уулзаад танилцаа үйл ажиллагаа болж гин. За тэнгүүтээ хамт уулан талхаж гин. Тэрэлж рүү явж гин гэдэг юм уу да тий. Ер нь айгүй гоё үйл ажиллагаанууд бас зохион байгуулт юм лээ. Тэрнээс надад айгүй таалагдаад байгаа. Яагаад гэвэл би өөрөө нүг ажилд явахгүй ингээд гэртээ хүүхдээ хараад бичлэг хийгээд байждаг болохоор тэр юмнууднаас айгүйх таалагдсан. Бас яг тийм ийм одоо үгүй ийм гоё хамт олонтой болооч гэдэг юм уу та тий. Ийм хүмүүс байвал бас орол айгүй зүгээр юм блэ. Гэтэ ер нь орсондоо бол харамсахгүй таад нэрийг надад зүгээр итгээрэй зөө. За тэгээд хэрвээ таад маань энэ талаар сонирхчихвол миний Facebook болон Instagram руу хандаж болно шүү. За тэгээд энэ удаагийн бичлэгийг энэ хүрээд дуусгая. Таад маань энэ хүртэл үзсэн бол лайка дараарай. Тэгээд заавал сэтгэлдээ үлдээгээрэй манайхан. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцай хөөх хүмүүс минь баяртай.